ертөнцийн эзний хувиршгүй үнэнч хайр. Мөнхийн эзэн минь, хувиршгүй үнэнч хайрын тань тухай би үрд мөнх магтандуулна. Найдвартай үнэнч чанарын тань тухай би үеийн үед зарлан тунгаглана. Хувиршгүй үнэнч хайр тань үрдийн хэрэг бөгөөд найдвартай үнэнч чанар тань хөг тэнгэр мэд бат оршихыг би мэднэ. Та үгээ хэлэхдээ өөрийнхөө сонгож авсан хүнтэй би гэрээ тогтоохдоо үнэнч зарц Давидта андгаа тангараг тавихта үр садыг чинь би үе залгамжлуулан үрд мөнх хаан ширэнд суулгана. Хаан ширээг чинь би үеийн үед тохиноолж өгнө гэсэн билээ. Мөнхийн эзэн минь, үдээсэн бүх гайхамшгуудыг тань хөг тэнгэр магтандуулаг. Найдвартай үнэнч чанарыг тань юр бусын элч нар дуулаг. Учир нь гэвэл сансар окторгууд байгаа бүхнээс хэнийг нь мөнхийн эзэнтэй зэрэгцүүлэх вэ? Юр бусын элч нараас хэнийг нь мөнхийн эзэнтэй адилтгах вэ? Юр бусын элч нар хүртэл ертөнцийн эзнээс айж имээдэг. Орчин тойрондоо байгаа бүхэнд тэрбээр агуу хүчрхэг бөгөөд аимшигтай сүрлэг санагддаг. Мөнхийн эзэн үд төмөн юр бусын дайчидтай ертөнцийн эзэн минь хэн тантай адил агуу хүчрхэг билээ. Мөнхийн эзэн минь хүрээлэн байгаа юм бүхэндээ та найдвартай үнэнч чанараа харуулж байдаг болоо. Далаа тэнгисийн догшин давлгааг та захирч хөөсрөн гараад ирэхэд нь ном хотхон дарж байдаг. Эртний домгийн луу Рахав мэд хүчтнийг та бит цохиод агуу их хүч чадлаараа өстөн дайснаа уд нэргэдэг. Хөх тэнгэр бол таних, хөрс дэлхийч таних. Орчлон ертөнц болон тэнд оршин буй бүх юмсан таних болоо. Тэр бүхний их үүсвэрийг таал тавьсан билээ. Умард өмнөд туйлуудыг ч та бас бүтээсэн. Тавуур болон хэрмэн уус нь таны нэрийг баяр хөөртэйгээр магтандуулдаг билээ. Та бол агуу хүчрхэг бөгөөд далаасан гар тань хүчтэй. Хүч чадалт нь харин хязгаар гэж байхгүй. Үнэнч шудраг байдал, шудраг ёсны зарчим дээр засаг зархаа тань үндэслэгдсэн болоо. Хийсэн бүтээсэн бүхнээрээ та хувиршгүй үнэнч хайр, найдвартай үнэнч чанараа харуулж байдаг болоо. Мөнхийн эзэн минь, таны гэрэл гэгэнд урагшлан явж таныг хэрхэн өргөмжлөхөө мэддэг хүмүүс л ерөөлтэй. Тийм хүмүүс алдар нэрийг тань өдөржин магтандуулж, шудраг үннийг тань өргөмжлөн дээдэлж байна. Учир нь гэвэл та өөрөө тэдний хүч чадлын манлаа билээ. Таны тус дэмжлэгээр бид дархан ялалтаа мандуулсан. Яагаад гэвэл мөнхийн эзэн л бидний хаалт бамбаа билээ. Израильчуудын өргөмжлөн хүндэлдэг хуулийн ариун тэр бол эзэн хаан маань болоо. Давид хаанд андгаалсан ертөнцийн эзний үг. Мөнхийн эзэн минь, өнөрт цагт та өөрийнхөө үнэнч зарцад үзэгдэл харуулan хэлэхдээ агуу хүчрхэг нэгэн хүнд би туслалаа. Ард түмний дотроос сонгон авсан тэр хүнээ би өндөрт өргөлөө. Үнэнч зарц Давидагаа би оллоо. Түүнийг би эзэн хаанаар томилоод ариун тосоороо мэлаалаа. Агуу их хүч чадал минь тинхүү түүнтэй үрдийн холбоотой болно. Миний хүч чадал түүнийг итгэсээр байх болно. Өстөн дайснууд нь түүнийг давж гарахгүй. Ёрон муу хүмүүс түүнийг ялан дийлэхгүй. Харин түүний өмнө би атаатнуудыг нь бяц дарна. Үзэн ядсан хүмүүсийг нь би нам зохино. Найдвартай үнэнч чанараа, хувиршгүй үнэнч хайраа би түүнд харуулах болно. Миний нэрээр тэр дархан ялалтаа мандуулна. Түүний хаан тулсыг би баруун зүгт, газрын дундад тэнгис хүртэл, зүүн зүгт, Ефрат мөрөн хүртэл тэлнэ. Тэр надад хандан та бол миний эцэг билээ. Та бол миний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн бөгөөд аврал авчирсан хадан цохой минь билээ гэдэг үгийг хэлнэ. Түүнийг би өөрийнхөө ууган хүү мэт үзэж, энэ дэлхийн эзэн хаадаас илүү өндөрт өргөн агуу их бөгөөд алдар нэртэй хүн болгоно. Хувиршгүй үнэнч хайраа би үеийн үед түүнд зориулна. Тогтоож өгсөн гэрээ минь түүний хувьд цаг үргэлж хүчин төгөлдөр байх болно. Үр удмыг нь би үрд мөнхөөр үе залгамжлуулан хаан ширэнд суулгана. Хөх тэнгэр оршин байсан цагт түүний хаан ширээ бат орших болно. Хэрвээ түүний үр сад миний хуулийг умартан, миний зааврын дагуу амьдарч явхаа болвол, тогтоосон хуулийг минь зөрчин, тушааж хэлсэн үгийг минь дагаж явхаа болвол, тэр бүх гмийнхэн хариуд тэднийг би шилбүрдэн шитгэх болно. Үлдэж хийсэн буруу бүхнийх нь хариуд би ташуурдан зодох болно. Гэхдээ би хизээч хувиршгүй үнэнч хайраа Давидаас буруулахгүй. Найдвартай үнэнч хандна гэсэн үгнээсээ хизээч би уруухгүй. Тогтоож өгсөн гэрээгээ хизээч би зөрчихгүй. Хэлж ярьсан үгээ хизээч би өөрчлөхгүй. Өөрийнхөө ариун нэрийг барин Давидэд би тунхаглахдаа хизээч түүнд худал үг хэлэхгүй гэсэн болоо. Түүнээс гарсан үр удам нь Израиль улсын эзэн хааны ширээнд үрд суух болно. Гэрэлт наран миний өмнө мандан байсан цагт түүний хаан ширээ бат орших болно. Түүний засаг захиргаа тэнгэрийн саран мэт үрд оршин тогтнож, гүг тэнгэр үргэлжлэх мэт бат оршин гэсэн болоо. Өстөн дайснуудаа ялагдсан үедээ Давид хааны хэлсэн үг. Гэтэл та одоо
тэр хүнээ голлоо. Өөрийнхөө томилсон хүнд уур хилэнгээ харууллаа. Үнэн ч зарц түүнтэйгээ тогтоосон гэрээнээсээ та татгалзлаа. Тэргүүнд нь тавьсан титмийг нь та хөсөр унган бузарлалаа. Оршин суух хотынх нь бүх хэрмийг сэтлээд та цайд самхуудыг нь үнсэн товрог болголоо. Дэрэгдүүр нь өнгөрсөн бүхэн тэндээс дээрэм тонуул хийж байна. Одоо тэр нь тэнхүү хөрш зэрэгэлдээ хүмүүсийнхээ дог тохуу боллоо. Өссөн дайснуудын хүч чадлыг нь та минэмлээ. Атаатнуудыг нь та ад шаргалтай болголоо. Тийм ээ, та түүний сэлмнийхэн нэрийг буруу харуулсан мэт болгоод хулдаанд орохдоо ялахын аргагүй болголоо. Ирэх мэдлийг нь та түүнээс аваад хаан ширээг нь хөсөр хөнтрүүллээ. Залуу насыг нь та богинохон болгоод өөрийг нь харин гутамшигт унанглаа шүү дээ. Мөнхийн эзнээс аврал гуйсна. Мөнхийн эзэн минь хэр удаан түүнийг ийхүү та шидгэх вэ? Үрд мөнх түүнээс нүрээ буруулах юм уу? Уур хилэн тань ийхүү хэр удаан галын дүлмэт батрах вэ? Мөнхийн эзэн минь хүний амьдрал хэр зэрэг богино болохыг та санаач. Хүмүүн төрлөختнийг та утга учиргүй бүтээсэн гэж үү? Үхэл гэж үзэлгүйгээр үрд амьдрах хүн бий юу? Үхлийн цавраас өөрийгөө чөлөөлж чадах хүн бий юу? Бүхнийг захирагч их эзэн минь өн нэрт цагаас үргэлж харуулсаар ирсэн ойршгүй үнэнч хайртай нь одоо тэгээд хаан байна. Найдвартай үнэнч чанараа харуулan байж та андгаа тангараа Давидэд тавьж байсан биш үү? Бүхнийг захирагч их эзэн минь үнэнч зарц тань хэрхэн өрөөл бусдын дог болж буйг санаач. Улс үндэстнүүдийн дормжлыг хэрхэн тэсвэрлэж буйг нь хараач. Мөнхийн эзэн минь өргөмжлөн томилсон хүнийг тань өстөн дайснууд нь хэрхэн тохургож буйг та хараач. Энэхүү ботын төгсгөлийн магтаал. Мөнхийн эзнийг үрд магтъя. Энэ магтаал бат орших болтугай. Үнэхээр бат орших болтугай.